Эсний махархал. За би Баян-Хонгор аймгийн Баянбулаг сумд төрсөн. Гээс одоо 9 үлийн айлын 7 дахь хүүхэд байгаа. Сургуулийн одоо ангийн хүүхдүүдтэйгээ тэгэл хөгжилтэй. Тэгэл улсын одоо наадам болоход хурдан баруун хүүхдүүд барилдвал барилждаг. Тэгэл мал хариулсан тийм л өссөндөө хүүхдүүд. Аав ээж ах トゥ нутаг орон одоо батгах юм бол одоо монголчууд их байдаг. За тэгэл хүүхд байхаас л одоо 5 настай хүүхдэл одоо өхөр хураагаад ирэхэд нэнэм борхоо одоо тусад орцсон байна. Өхөр хураагаад ирлээ гэдэг. Тэгээ сумын наадамдаа төрүүлээ сумын заа авах. За миний хүү сумын заа болсон. За манай аавыг Цэдэн иш гэдэг одоо 100 байвал одоо 100 гаруй настай л ээж минь яг энэ 21 онд төрсөн одоо энэ жил бол 100 наснд болж байгаа ээж минь. Аав минь Цэдэн иш гэдэг тэгээд аав аав болоо буян гэж хүн байж байгаад их нутаг оронд их сайхан дуулдаг хүн байсан. Их сайхан дуулдаг. За аавын аав болоо сэлбэр их сайхан гэдэг зураг их сайхан зурдаг. Тийм бурхны их хөрөг их зурдаг. Тэр нутаг оронд тэгээд цагаан гэлэн гэж тэр нутагт алдарсан тийм сайхан зураач хүн байсан юм лээ. Тэгээд хүний одоо удам судар одоо тэр нь ген гэдэг нь яадаг юм манай том бэгчийн одоо хүүхдүүд нь их сайхан гой зураг их зурдаг маш их гой зурдаг болсон байна. Зурдаг байна. Бас том ахын маань хүү их сайхан сэлбэр бас хийгээ чулуугаар хүртэл одоо сайхан шатар сэлсэн байлээ. Тэгээд бас удамшд юм болоо гэж боддог. Тэгээд ээж маань лам усар гэдэг 9 хүүхд төрүүлсэн ээж маань. Тэгээд ээжтэй би одоо хоёулаа цуг одоо сүүлд амьдрал тэгээд нутаг орныхоо тухай аав ээжийнхээ тухай нутгийн одоо хүмүүсийн тухай одоо маш их манай ээж бол их сайхан тийм ойс сайтай хүн байсан ерөөсөн. Бүх нутгийн хүмүүсийн одоо хүүхдүүдийг ярьж өгдөг. Одоо тэгээд би нутгийн орныхоо хүмүүсийн бол хүүхдүүдийг бол нэлээд усууд бас гайхаад байдаг. Дээр үеийнхнийхээ төгрөгийг бол нэлээд одоо ямар бүх байсан одоо тийм сайн лам байсан ч гэдэг юм уу тийм хүн байсан. Одоо тэгээд нутаг орон тухай ярьдаг байсан. Би ер нь дасгалжуулагч болоод одоо тэр үед чинь 2000 онд одоо 5 тонсон хүүхдэд одоо гард цол өгдөг байсан. Одоо манай од гэрэл Бямж хоёр бол тэр үед гард цол авч байсан. За өвзгөр төрөө за төрөө гэхэд одоо 7 төрөө байна. Өвзгөр бол одоо бас нэлээ хэлбэ дөрөвт одоо бас ер нь нэг 20 хүүхэд тэнд улсын наадмаас одоо шүүгэр төрүүлсэн үзүүрсэн байдаг. За энэ дээрээс бол онцгойлоод хэлэх юм бол одоо манай Өвөрнгай аймгийн нарийн тэр сумын харьяат лавгдэрч арслан маань 14, 15, 16 наснда улсын наадамд 3 жил дараалан төлөвлөсөн. Тэгээ 17 настай аймгийн арслан авсан одоо энэ жилийн улсын их баяр наадамд одоо би нэлээд сайн барилдаж ирнэ. Нэлээд том цолонд хүрэх гэж бодож байгаа. За манай тэгээ сэрх байна. Анар байна. Одоо улсын цолонд олон хүүхдүүд байна да. Сэргээ салагдаа 80 он сэргээ салагдаа. Тэгээд угсрууд барилга тэрэст угсрууд орон сууцны тэрэст гэж байсан. Тэнд одоо эдгэлт аваад очиод тэнд ажиллаж явах хугацаанд яг тэгээд үеийнхэн бас нэг нөхдөөтэй барилдаад. Тэгээд тэнд манай улсын арслан Эрдэнэ очрогоо тэргүүтээ хэдэн бөхчүүд байсан санаж байгаа. Тэгээд найрамдлын өрөөний авраг шалруулах тэмцээнд одоо тэнд оролцоод тэгээд тэнд анх ороод одоо улсын арслан мөнгөн улсын начин лавгсрын даваа самбуу гэдэг Алтан гац начин гээл олон бөхчүүдийг одоо яг юугаар нь хараад. Тэгэл тэднэрт одоо самбын тэмцээнд ороод тэгэл тэнд байр эзлээд. Тэгээ өмнө бас жоохон штангаар бас нэг 2 жил шахуу одоо манай Монголын алдар тасалж хөхөө гэж тэр багштай хичээлж байсан. Тэгээд ерөнхийдөө нямхүү гэж одоо
багш хойноос одоо ирсэн яг жинхэнэ чөлөөтийн багш байсан. Тэгээ Нямхуу багш маань намайг одоо ер нь чи ер нь бүхний спортыг илүү дагнаа хичээлвэл дамаа самжуудаар хичээлэх юм бол илүү амжилт гаргах юм байна гэдэг. Тэгээд самжуудаар голцоохон хичээлээ. Тэгээ хот улсын авраг одоо яг ороод тэгж явж байгаад ер нь биш нэлээ хожуу бас их спортоор ер нь хожуу барилдсан. Тэгээд Мөнгө Арслан маань тэгэхэд догшол нэгдэх дээр үндэсний бүхийн дугуйлан тэр үед ганцхан дугуйлан байсан. Тэр дугуйланд бид нэр хичээлж хэлсэндээ тэгэл голцоон тэгээд үндэсний бүхээр тэгэл 84 оноос эхлээ үндэсний бүхээр дагнан хичээлээ. Тэгэл үндэсний бүхээр цол аваал. Эрдэнэтр хүмүүсийн одоо дав авсан байна гэсэн чи одоо чат тутаж энд бол бэр ардаараа арга одоо харин жижигсэнгийн хөө харин бол энэ одоо өсөлтөгчөө явж төрүүлсэн. За аймгийн зам шир аймгийн жантан үзүү төрүүл барьсан байлаа гэж харлаа. Тэгээд яг улсын наадамд тэгээд барилсан. Тэгээд наадмын бэлтгэл одоо Мөнгө Арслантай ганц цуг гараад одоо наадмын бэлтгэлийг яаж хийдэг, хүчүүдийн одоо бэлтгэл сургууль гэж ямар байх вэ? Тэгээд тэр юмыг их яасан. Тэгээд дараа нь 93 онд одоо найран төрөний спорт орны дараа Номын Чулуун гэж хүн байсан. Тэгээ би ер нь бэлтгэл одоо байнга тэгэл хийдэг, ажлынхаа зав заагаар очиж ижил нэг өдөр чи ер нь дасгалжуулч болооч чи одоо манайхад дасгалжуулагч оронтой байхгүй чи. Өө би одоо чадах уу гэсэн чадал байх чи одоо ингэж бэлтгэл хийгээл ингээд яваад байгаа юм. Чи ер нь дасгалжуулагч бол гэдэг. Тэгэл би одоо найранд яваад 93 оны 11 сард орж илаа. Тэгэл дасгалжуулагч болоод байж л одоо Монгол улсын гавьяа тамирчин одоо манай нутгийн алдар бүхэн цэг дөрж өгш маань нэг өдөр хүрээд ирсэн. За чи одоо чамайг багшууллаа гэж сонссон. За илүү тэр журнал концерт гаргаад тэр одоо бэлтгэлжилтийн тэр төлөвлөгөө чи хаа байна гэдгийгсэн. За би одоо нэг тэдрхий явсан яг гоо. Тэгээд надад одоо яаж одоо тамирчдыг одоо эхнээс нь одоо ингэж судалгаа ямар яах ёстой би өндөржин одоо нас нэхлээр хэмжээл одоо ирж байгаа хэдэн килограмм жинтэй одоо ямар юу яах ёстой тэр бүх юмыг надад одоо зааж өгсөн. Тэр баг нэг муухан юунаас сургуулийн одоо 1-р курсын чим 2 курсын оюутнуудын одоо яах юмыг л одоо 3-4 цагт одоо нацгаа өгч маань одоо тэр бүх юмыг надад зааж хэлж өгөөд. За тэгээд би нэг үдээс хойш нэг хэдхэн хүүхдүүдтэй байсан. За чи явж өглөөний ээлж заавал ол хий. Өглөөний ээлжний орсон хүүхдүүд их сайн хүүхдүүд гардаг шүү. Чи өдөөс хойш хичээл орж байгаа хүүхдүүд ангиудаар явж хүүхдүүд олж ирээ. Тэгээд би одоо өглөөний ээлж өдрийн ээлж 2 гэсэн 2 ээлжээр тэгээд нацгаа өгшийнхаа уугаар тэгээд хичээж хэлсэн. Тэгээд манай гавьяат чанар багш маань бас нэг өдөр дуудаад чи одоо хүрээ дээр үндэсний бие тэмрийн сургууль дөнгөж байгуулагдсан байсан. Тэгээд зэнд хүрээ дээргээ тэгээ очиод лавсан багш захиралтайгаа танилцуулаа. Тэгээд тэнд одоо үндэсний бие тэмрийн сургуульд хичнээнээр ороод тэгээд тэнд бол манай тэр үеийн одоо хамгийн том докторууд хичээл заадаг байсан. Одоо сургууль мужийлэх ухаан гэтэл Жамс багш. За болдорж улсын начин байсан химийн биологийн тухайд маш дагдан базар гэж хамаахтай сургуулиудад багш одоо мундаг. Тэгээ тийм мундаг улсуудаас сэтгэл судлал ихтэл баясгалан багш ордог байсан. Даун тим одоо тийм том докторууд орж байгаа тийм сургууль байхгүй. За одоо тэгээд сайхан за гар. За гараач. За гоёо сайхан 1 2 3 за хөө. Цан гүш дээшээ хараад. Ой. За алсуур дээрээ. Сайхан шавш доошо сууж. Тэгээд дээш ингээд нэг гараа ингээд сайн гоё гаргаач. Гараа гоё гаргал та. За та ирвэж. Тэгэхээр чинь гараад. Та ирээш яваач. Үндэсний махархан. Одоо дасгалжуулагч болчоод мэдхгүй чадахгүй юм бол маш их байдаг. Тэрийг одоо тэгэл хинээс ч гэсэн одоо ахмад өгчүүдээс ч гэсэн тэгэл одоо ахмад тамирчид тэгэл ичид зовлог тэгээд тэднээс
их юм сурсан. Тасгалжуулагч гэдэг хүн бол одоо ямар байх ёстой, тамирчдыг одоо яаж бэлтгэх вэ гээл. Тэгээ явцсын дунд бол тэгэл 2000 онд манай эхний тамирчид маань Япон явсан, Солонгос сурсан. За тэдний одоо Японы тамирчдын бэлтгэлжилтийг яаж гэдэг багш нарын юу тэгэл хуурцаг, сэтгүүл тэрийг одоо авцруулаад тэгээ 97 онд нэг камера хөдөлж аваад хүүхдүүд анаалж тэргээр бүх хүүхдүүдийн барилдааны бичлэгийг бичиж одоо тэгэл тэрэн дээрээ бас ажилдаг. Тэгж явал ер нь тэгэл тасгалжуулагч одоо юмд ярьсан да. Одоо хэрнээ тэгэл сурч ил байна. Одоо энэ чи гараа ингээд одоо гарч байна шүү дээ. За энэ дэвдлээ ингээд одоо ингээд эн чин гацаг шонголтын дэвлэлтэй дэвлээ гарч ирлээ гэдэг шүү дээ. За тэр л байхгүй. Одоо ингээд шуу одоо яадаг лээ. Энэ зүгээр нэг шуу нэг юм биш. Энэ юу ингэж байгаа юм. Эр зориг шанар гэдэг бүх юм ингээ харуулад нэг өсөндөө эн чи бие халаалтын аюу том тасгал байгаа байхгүй. Одоо ингээд хүн одоо ингээ яасан. Тэгэл тэр чин гарлаа ингээд яхад ч тэр бүгд ёсч аяхтай тэр чи. Тэгэл одоо ингээд хоёр алга шээ 93 наадам өсөг гэж байна шүү дээ. 3 алгадах чи. Тэгээд тэндээс ингээ гарлаа сайхан. Ээгүүр ингээ даваа явлаа. Оо сайхан ингээд тэгээ шавлаа эн чи ингээ сайхан бүх үе хөдөлж байгаа үстэй. Гар хөдөлж тэгээд ингээд хоёр алгад энд ирээд хоёр алгадна. Тэгээ яваад очиж бүгдээр очно. Ингээд яг дээшээ өрдөг. Гарын алга дээш юм уу? Тий. Өрсөлдөгчөд байгаа одоо. Ямар ч үгүй одоо барилдана гэсэн үг. Ам утгууд дээр. Тий. Бүгдээр одоо. За том авраг дээр очих нь одоо залуу хөрлөөхөд тэр заавал авраг дээр өөрөө очино. Аврагыг хүлээхгүй шүү дээ. Гүйж очиод одоо ичээл шууд аврагын өмнө очиод өрөх нь байна шүү дээ. За Монгол үндэсний бүх бол Монгол үндэстэн бий болсноос хойш Монгол бүхий өссөн хөгжсөн гэж ярьдаг л да. Одоо 1500 гаруй жилийн түүхтэй. За Монгол үндэсний бүх бол одоо дэлхий дээр хөгжсөн бүхий төрлүүдийн одоо өвөг эцэг гэж болно. Хүү төрхөөр одоо бүх төрлөө гэж одоо монголчууд одоо бэлгшээдэг. Монгол бүхэн Монгол эрчүүдийн одоо хамгийн сайхан шин чанарыг одоо агуулсан улсууд бол Монгол бүхчүүд байдаг. За 1993 он 11 сараас тэгээ Баянзүрх дүүргийн спорт хороонд тасгалжуулагчаар ороод тэгээд 2005 он хүртэл Баянзүрх дүүргийн спорт хороонд байж байгаа. Тэгээд 2005 оноос онцгой байдлын ерөнхий газрын аврагч спорт хороонд тасгалжуулагч хийж агаад 16 оноос шүүхийн шийдвэрийн ерөнхий сүүл спорт хороонд одоо хүртэл ингээд тасгалжуулагч хийгээ явж байна. За энэ хугацаанд бас Сумовхийн, Шгшаваг болон ахлах тасгалжуулагчаар бас нэг хэсэг ажилласан. Тэгээ яг жуудоохийн холбоонд бол ер нь байнгын одоо холбоон дээр тасгалжуулагчаар ингээд давхар ажиллаад явж байна да. За энэ Монгол хүүхдүүд бол үнэхээр гайхамшигтай авьяастай л да. За энэ олон төв дэлхий тэмцээн олимпийн наадамд оролцож байгаа шавнар маань одоо тэгээд өрсөлдөгчөө ялаад одоо медаль дээр буучгаад медалаа зүгээд төрийн талбай намираа одоо төрийн дуулд ихшгэлж яхад тэрүүн шиг одоо багш хүний хувьд одоо тэрүүн шиг сайхан бахархалтай юм одоо байдгүй. Тэгээд Монголын ард түмэн ч гэсэн одоо тэргээр их бахархдаг бахаа гэж одоо боддог шүү дээ. Манай охтуудаас тэгээ би яг тэгээ 97 оноос эхлээд охтууд авч хичээлсэн. За тэрнээс одоо тэнд хичээлжсэн хүүхдүүдээс маань ихтэл одоо энэ олимпийн наадмыг одоо шүүж байгаа инх цэцэг маань одоо тэнд одоо ирсэн хичээлээд одоо улсын аваргын анхны медалийг авч байсан. Одоо олимпийн одоо нэлээд өндөр зэрэглэлийн шүүгч болсон. Одоо энэ олимпиад ихтэл одоо манай инх цэцэг маань шүүгчээр за тэгээд мөнгө цэцэг маань 78 кг хэмжээнд 73 кг хэмжээнд Цогтбаатар
66 кг-нд одоо барилж байгаа ус басгүй бас улсын гард барьж авах одоо авчирж игэл одоо тэгээд бэлтгэл сургууль хийж байгаад тэмцээн оролдоонд орж байгаад сүүл дөрөв 2-3 жилийн дараа Женко гөлөд орж байгаад одоо хүчит бэлтгэл хийж байна. За Отонбаатар маань гасах зүй ингээд 4 тамирчин. Тэгээд нэг шүүгч ингээд 5 ямар ч байсан шин байна одоо олимпиад орох гэж байна. Олимпиад орно гэдэг бол дасгалжуулагч хүний хувьд бол хамгийн сайхан үйл явдал байдаг. Тэгээд дэлхийн томчуудаа өрсөлдөн гэдэг. Би шинэ 23-т 83 онд очиж анх хэлээ сундаа төрүүлжсэн. Намайг төрүүлэхэд одоо манай Батуулдын нар захмаар Дайнгийн начин Пүрүү, Сумын Заавхан, Батүр гээд одоо Сандахбаанд 3-4 тэдний удам бол сумдаа 3-4 тэг үлдэжсэн тийм түүхтэй. Тэр үед л за одоо Сандахбаанд 4 хүүхэд үлдэх юм байна гэсэн яриа байсан. Яг одоо сумын цол анхудаа тэгээ сумдаа төрүүлээд тэгээ 86 онд манай сумын болоод Зөвхөн аймаг Отгон сумын Доржсүрэн зан гэж нэлээд сайхан хүн байдаг. Тэр манай тэр дээхэн үеийнхний тэр ах нарыг л нэг тэр баригад юундаар ер нь нэлээд яадаг байсан юм шиг байна. Шоглдог байсан юм шиг байна. Тэгээд нэг 3 доонд ам ахгүй байсан чинь манай нэг ах нар ирээд одоо багсарч одоо махтай манай нэг томх намсрайж өгд нэр ирээд чи тэр Доржсүрэн нэг авах таач ерөөсөө авгүй би одоо тийм настай хүнийг авахгүй чи заавал аав гэдээ болдог. Тэгээд би яалтчгүй тэгээд Доржсүрэн боог аваа тэгээд хайчаад тэгээд учир начрын асуусан чинь сүүлд нь яг хаа тэгээд манай тэр ах нарыг л жоохон одоо танаа сумд нэг миний гарыг динийлэх юм одоо байхгүй ойрын хэдэн жилдээ төрөхгүй л гэх юм аяг юм ярьсан юм шиг байгаа. Тэгээд сүүлд нь Доржсүрэн ахтай гоё найзууд танилуд болсон. Тэр өвөл нь готод ирчээд манайхаар ирж өөрөө нэг хоньны мах үзээс хүмүүстээ манайд ирээд хон жинжээ ярьж хөрөөд тэгээд сайхан найз нөхөд болж ирсэн. Энэ Монгол эр хүний нэг сайхан чанарыг хадгалсан. Тийм л нэг сайхан яг нэг залуу зөвхөн амтай бяртай залуу насны юугаар бас хэлж ярьж л явсан юм шиг байна. Тэгээ манай сумын нэг төрүүлсэн давааж узаан гэж бид хэд нэг тэгээ нэг яг тэр барилдааны дараа нэг зураг авах болж ирсэн да. Тэгээ Доржсүрэн ах маань тийм л нэг сайхан амуулан эр хүн байсан юм. Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор Сэдэн мишийн Шээров шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Сүд спорт хорооны ахлах дасгалжуулагч. За сумаа өхийн дэлхийн авраг гэхэд бас залуучуудын асл авахгүй яг л одоо манай сэр хөтлөө одоо дэлхийн авраг болж залуучуудын дэлхийн авраг за насан туршидтэр бол олон байна дөө. Сумагийн мэрэгжлийн сумад бол манайхаас одоо хамгийн анх явсан одоо 2000 он Баянгорт бас үндэснийхээ улсын аврагад одоо од гэрэл гэж хүүхдүүд над дээр ирээд тэгээд жил гарan бэлтгэлээ. Тэгээд үндэснийхээ улсын авраг төрүүлээд тэр жилдээ Япон явсан. Манай шавнараас хамгийн түрүүнд явсан. Тэгээд тэр маань яг жуураа хүртэл барилдсан. Тэрнээс дараа бол одоо Эрдэнэбаатар байна. Одоо Хөшөөхөн Эрдэнэбаатар маань бас сайн барилж мөнгө сайхан байна. Дулсын Арсланбаатар их үү. За манай Ган Эрдэнэ байна. Ган Эрдэнэ маань Оозыг хийж болоод хүртээд барилж байгаа бэртэл мэрэл аваад бүр хамгийн доотлын зиндэг хүртэл буугаад одоо тэндээсээ мөчтөө төрүүлээд жуураад 2 төрүүлээд тэгээд мөчтөг хамгийн одоо доотлын 16-аас төрүүлээд Скевакээ цолаваа тэрүүн дээрээ бас төрүүлээд одоо сая Оозик болоод төрүүлсэн. За яг Японы тэр юундаа болохоор 2 дараалан төрүүлсэн бүх бол одоо Якуцуна болох ёстой гэж тийм дүрэн байдаг. Гэхдээ дүрэн дотроо бол Оозики цолтой хүн бол 2 дараалж төрүүлэх буюу одоо нэг төрүүлээд өндөр амжилт одоо 13-аас 14 давах юм бол одоо Якуцуна цол олгодог нэг тийм. Одоо сүүлийн Японы Оозикын Якуцунууд бол тийш дангал нэг төрүүлээл нэг 13, 14 даваад авлаа штэ. Төрүүл 2 тий. Тэгэхээр одоо энэ 7 сарын 4-өөс эхлэхийн байшаад бол Гаерд маань одоо нэлээд бэлтгэл сургууль одоо ер нь сайн байгаа.
одоо байнга л одоо хоорондоо тэр одоо холбоотоос байнга л ярьж яадаг. Тэгээд төрүүлжтэй Якузуна гэдэг юм сайхан цолыг одоо авах уу гэж бодож байгаа. Саагагийн анхны одоо Азийн хүүхдийн тоглолтод алтан медаль авсан Түн Баярг Баашаа маань шүүгчнэр нь одоо торгоод байсан. 2 торгоод тэр баруун зүү 2 талдаа одоо хонгоддог байсан. Тэгэл яг хонгод гэхээр яалтч одоо цэвэр тавиал одоо яагаад тэгэл одоо төрүүлээд төрийн дуулал их шиглээд тэгэхэд бол одоо хамгийн анх удаа бас ТV аваад очиод хүүхдээр одоо тэр бол үнэхээр бахархалтай байсан л да. Тэгэл Суумагийн дэлхийн аварга Японд болоод манай одоо октод багийн барилдаанд одоо энэ олон улсын жилс цогоо гэдэг тэр Польшийн багтай өөрөөсөө нэлээд хүнд жинтэй одоо бүхийг тонгорч одоо маш гоё унгагаа. Тэгээ манайх багаараа мөнгөн медаль олзлангасан. Тэгээд одоо Монгол октодороо нэг бахарх юм болохоор цогоо мод ихэд яг зөвөр хэлэхэд 2 сартай жирэмсэн байсан байл. Тэгэл Монгол эмэгтэй хүн гэж ямар их зэсүү төвчээртэй одоо тэр сүүлд нь би бол одоо үнэхээр бахархчихсан. Одоо бахарх юм бол олон л доо. Манай одоо сүүлийн үед манай үндэсний бүх юм бол бас жоохон юутай юм бол байна л да. Одоо миний бодлоор бол энэ өсвөрийн жоохон одоо 3, 4, 5 настай хүүхдүүдийг ингэж барилдуулдаг. Тэгээ тэргээр одоо баруун бал зэргийн нэг шоу хийгээл одоо аврагч болгож явах шиг. Тэгэхээр энэ бол яг хүүхдийн тэр өсөлтийн нас тэр хүүхдийн цаашид нөгөө их спортод гарах амжилт бие балдрын одоо хүмүүжил тэр юуны бол асар их том хортой байдаг байхгүй юу. Хүүхд бол нэг 12 нас гэхэд бүрэн ясчдаг. Тэрнээс хойш одоо биеийн хүчний бие ерөнхий хөгжлийн дасгалыг одоо өгдөг л дөө. Гадаадд одоо олон одоо тэр судлагдсан. Тэгээд одоо яг тийм жоохон байхт нь бол ингэж барилдуулж тэгээд ингээд тэр хүүхдүүч одоо уналт одоо янз бүрийн юм мэдгүй гараанч зөв тулж унаж чадахгүй одоо энэс бол бэртлэмтэл маш их авдаг. Би яв зөв он сурах хамгийн гол эдгээр чи нөгөө барилдаад нэг 2 жилийн өмнө барилдсан жуудаа барилдаад уналтаа гараа яа тулхаа мэдэн шүү дээ. Тэгэж гараа бурууталаад унчвал тэгээд хугарна шүү дээ. Тэр ер нь уналт их чухал. Уналт байсан. Зөв уналт сурах нь хамгийн гол байх тий. Зөв он сурах гэдэг чинь хамгийн гол юм. Монгол бүхийн одоо ёс зайг одоо дивэ шава одоо тэр бол үнэхээр утга төгөлдөр. Тэр бол одооны судалгаатай шинжлэх ухааны бас маш өндөр юутай одоо бие халаалтын одоо бүх юм байна. Биеийн одоо тэр бэлтгэлч одоо очих барилдах өрсөлдөгчтэйгээ бодолдох одоо бүхэл юм байна л да Монгол үндэсний бүхийн тийм. Өөрийгөө хүндлэх тэр аваргуудыг одоо хүндлэх тэгээд тэр уламжил тэр ёс заншил тэр ахмад өхөө хүндлэх одоо жуда гэхэл Японы одоо 150 жилийн түүхтэй дэлхийд одоо ингээ 200 гаруй хооронд хөгжсөн. Одоо тэрний зөвхөн хүндэл дивжээндээ хүндлэх багшаа хүндлэх өрсөлдөгчөө хүндлэх одоо тэр хүндлэлээр эхлээл хүндлэлээр ингээ дуустдаг. Энэ ингээ дэлхийд дахин ингээ хөгжсөн. Тэгээд тэр хүний хүмүүжил одоо тэр хүн ямар байх ёстой тэр тамирчин хүн ямар байх ёстой их орон гэдэг чинь юу нэг одоо тэн дээр одоо бүх юм явж байдаг. Давсан бүх бол одоо ингээд одоо би энэ хүнийг ингээд давлаа гэд дахима дивэд ингээд ирэхэд нь унсан бүх би одоо энэ аврагд юм уу арсан заанд унлаа. Илүү хүсээр тайлаад их доошо хүндгэлтэйгээр сайхан суган доогоор давсан бүхний том цолтой бүх бол ингээд дахимаа ингээд. Тэгээ энэ тэр хүүхдүүдийг ингээд яг энээс нь л ихлэх ёстой. Хамгийн гоё жос шансл одоо юу гэдэг чинь энд л байгаа байхгүй. Одоо Монгол бүхий одоо хүндлэл одоо тэр агцхын хүндлэл тэр цолны хүндлэл одоо тэр монголчууд гэсэн одоо аврахын дээр гар суудгүй шүү дээ. Энэ чинь тэгээ том аврах цолтой бүхий дээр гарч суудгүй чинь тэр дээр очин тийм байхгүй шүү дээ. Одоо авраг одоо яхад л тэгээ монголчуудын одоо тэр сайхан хүндлэл биш таа. Одоо ёслогоо юм. Зүгээр очоод манайхан ч одоо ингэж гар барих одоо энэ юм чинь бол Монгол гэсэн байгаагүй шүү дээ.
Тэгээд тохой өргөнө гээд аврагуудын зөвхөн тохойг л ингэж яагаад дороос нь ингэж яадаг ч та монголчууд чи. Тэгээд энэ хүндэл байна. Тэр чинь одоо яг монгол өхийг бол ерөөсөө энэ л байгаа байхгүй. Энээс л хэлэх хэрэгтэй байна. Дэлхийн аварга тэмцээн, твийн аварга шалгуулах тэмцээн ч гэсэн явуулахад бол болохгүй гэх юм байхгүй шүү дээ. Одоо ингээд явуулаасаа гэж би боддог. Монгол өх бол үндэсний өхийн одоо нийх одоо тэр юу бол дэлхийн одоо бүх төрөлд одоо орцсон. Тэргээрээ тэр Монгол өхийн олон мэхээр бол олимпик дэлхийн аварга болж байгаа. Олон мэхнүүд бий ба шүү дээ. Энэ өхөд Монгол хүний Монгол бөхчүүдийн гаргасан оюуны одоо бас асал том одоо соёл гэх юм одоо тэр бас нэг хүний бүтээл байгаа. Оюун санааны бүтээл. Тэр мэх гэдэг бол одоо ой дуугаа ихэд ой дуу гэж мэх биш. Чоо өрөө ихэд одоо солонгосын одоо чоо гэдэг хүний одоо гаргасан үүрээ ингээд монголчууд хийж л байдаг, үүрээ хийж л байдаг. Тэрүүн шиг одоо Монгол бүхийн одоо олон их жуудаа ч гэсэн хийж байна л да. Тэгэхээр Монгол одоо бүхийн одоо их гоё олон сайхан мөхийг бол одоо цааш нь Монгол үндэсний бүхий улам сайхан. Дайгийг нь бол одоо цааш нь одоо хөгжүүд гэхэд сайл гэж бодож явдаг. Тэгээд одоо энэ цэцэрлэгийн хүүхдүүдийг ингэж барилдуулж ингэж яхад харин сэрэгт явах гэж байгаа энэ залуучуудаа бүгдийн сайхан зодог шуудагтай явуулаасаа гэж би одоо дотроо боддог шүү дээ. Цэцэрлэгийн хүүхдүүд барилдуулахаар сэрэгт явсан ирчүүдээ одоо зодог шуудагтай явуулж барилдуулж биеийн чангаруулж бас Монгол бүхийн одоо нэг Монгол эр хүн гэдэг хүнээ сайхан бахаргалыг цэргийн тэр 1 жил ч гэсэн 2 жилээс сайхан тэр Монгол бүхийнхаа юу Монгол ёс соёлоо ингээд сураад мэдээсэй гэж одоо ингэж би бас их боддог байна. За Монголын бүх бол одоо олон зуун жилийн сайхан Монголынхаа өв соёлыг одоо хадгалж явсан. За Монголынхаа ард түмний энэ их сайхан ихтгэл хайр хүндэлийг дааж яваарай. Үндэсний бахархал